Хичээлийн зорилго ил ир авиг тод дуудаж сурах, хэл зөвшөөрүүлэх, үг чийжлэх. Хүүхдүүдээ хамтдаа өгүүлэх хэрэгтэй дасгалаа хийцгээе. Уруулаа жимээгээд хоёр хацраа хийгэр дүргээрээ. Одоо хилээ өргөөд дээд шүднийхаа ардалт байрлуулаарай. Хилээ дээш өргөж тагнаатай хүргээрэй. Бүгдээрээ үгийн эгэнд орсон ил авиг нэрлэлцгээе. Зургийг хараад багштайгаа хамт хэлээрэй. Ла, лоон, лоо, лаа, лоон, лоо. Мэлхий, бялуу, алим. Мэлхий, бялуу, алим. Тугал, үүл, сандал. Тугал, үүл, сандал. Дараах зургийг хараад та нар өөрсдөө нэрлээрэй. Лаад, арслан, уул. Одоо бүгдээрээ ир авиг хэлцгээе. Зургийг хараад хамтдаа нэрлээрэй. Радио, резен, хөргөгч, хэрэм, зармаг. Хөргөгч, хэрэм, зармаг. Нар, бар, сар. Дараах зургийг хараад өөрсдөө нэрлээрэй. Эрзэн, зурагт, шүхэр. Хэл зөвшөөрөх үгийг сонсоод давж хэлжээжлээд хэлцгээгээрэй. Гүлгэр гөлчгөр суран олмыг гүлгэр гөлчгөр суран олом гэхгүй. Ямар гүлгэр гөлчгөр суран олмыг гүлгэр гөлчгөр суран олом гэх вэ? Гүлгэр гөлчгөр суран олмыг гүлгэр гөлчгөр суран олом гэхгүй. Ямар гүлгэр гөлчгөр суран олмыг гүлгэр гөлчгөр суран олом гэх вэ? 15-ны сар алсуур хүрээлэг үү? Ойроор хүрээлэг үү? 25-ны сар холуур хүрээлэг үү? Ойроор хүрээлэг үү? 15-ны сар алсуур хүрээлэг үү? Ойроор хүрээлэг үү? 25-ны сар холуур хүрээлэг үү? Ойроор хүрээлэг үү? Хүүхдүүдээ хэл зөвшөөрөх үгээс чийжлээд түргэн хэлж сураарай. Баяртай.